Tersambaciano, esiniotrin mendik tepsi울지 바이나 엉글성 덜로 호노긴 토르시 에즈니 이벨 유를로 두릉 엠드차스노 빛날 마테 타와스 덜로 또르 볼렉 비칙드성 에즈니 하고 어울린 소갈릭 손수치바이가 마테 타와스 덜로 또르 볼렉 비칙드성 에즈니 어울린 소갈릭 골 세텝만 탱게린 하앙짤링 아르투무니 엠드랄바가 예수 그리스도 올링 아고 소르갈라 담조이치 보랑니 탱게린 하앙짤링 아르투문 볼승 빛나 히르흔 엠드락 요스테 탈랄 소르가슴바가 빛나 보랑니 탱게린 하앙짤링 아르투문 볼럭킨 톨트 인 욱 소르갈릭 사흥 비루드 보스 보랑니 탱기린 하앙치랄린 아르투문 볼수 오치라스 인 우기 다그치 히릭줄릭 요세바이나 타늘 보랑니 이벨 니굴슬릴 예수스 그리스트 이티길릴 아리온 순순이 오트리덤치 토슬람 제갈 보랑니 탱기린 하앙치 아르투문 볼슨바가 아멘 겜 누굴린 도트 우후슨 빛나이 에밀로치 보랑니 탱기린 하앙치 아르투문 볼구치 욱슨바가 빛나 보랑니 탱기린 하앙치 아르투문 볼슨볼 보랑니 탱기린 하앙치 아르투문이 엠드락 요스테바이나 아멘 예수신 하고 어울린 소갈린 함긴 에그니 세티폴 유를린 토하이 소갈 바이가 빛나 보랑니 탱기를 하앙치랄린 아르투문 볼승볼 유니 우문 유를린 토하잉 버톨사나 이트길 한락 우르칠룩득 요스테바이가 보랑니 탱기를 하앙치랄린 아르투문 보스 호무스볼 에드바일락 내일훈 에르크미테 오르트나스락 엘백 한갈로 암딜트 뎁실 사인사형 부훈익 요르기치 우이득바가 보랑니 탱길 앙자 아르툼 벌성 빛나르 직성 임누를 히르테 하링 빛나르 델깅 호무스 버투호스 일루 운첸테 일루 아고 유를 바이드익 마르트치 벌렀고 함ging 조할 유를 기주 보랑나스 일득 보랑테 헐포테 보랑테 에밍 하리차가 담조 일득 배가 철인간 에미트 보랑 부티그치 아브락치 보랑나스 에미트 꾸이 둔 이티키드 꾸이 호무스벌 순순히 없다 우후승 배가 우후승 혼 야만 내건 에드바일라 네 혼드 야만 히릭 벌르고 보랑 비트닉 하엘라 철인간 후기 옥스너름 후든 이티겠지 홍 벌고 엠테 뭉크 엠테 벌슨바이가 함닝 초할 요를 끼치유에 엠테 벌고 갱 누굴린 도트 우크승 빛나리 허리시 도트 엠테
Munk emte polspega. Ugusun hund etbailak nirhaltar ямар хэрэг байгаа вэ? Тийм ээ. Тийм үү Есүсийн сургасан 8 юурал бат юм. Шарын ганц эмит бурхантай холбоотой гэдгийг та нар мартаж болохгүй. Бас бид нар хүсдэг юурал гэж сүнс ба чүрх сэтгэлийн юурал чухал байна. Бид нар хичнээн эд баялаг нэр алдартай болж сэтгэл дотор уйгаш дарамтч болов айдас ичгүй амар тайван байхгүй бол эд баялаг ямар ашиг болов. Бурханы тэнгэрийн хаанч ард түмэн болсон бид нар тэмч эд баялагт биш нэр алдарт биш тэмч сэтгэл хангалуун биш боловч Бурханы дотор бидний зүрх сэтгэл амар тайван сэтгэл хангалуун эзнээс ирэх баяр хөөр дүүрэн байдаг шүү дээ. Бид нар өдөр бүр Бурханы үг ба залбирлаараа Бурхантай харилцсанараа бидний сэтгэл урамжгүй итгэн гайдаг. Амар тайван баяр хөөр дүүрэн байдаг шүү дээ. Бид нар энэ дэлхий өгч чадахгүй амар амгалан эзнээс авсан шүү дээ. Амен. Тийм учраас Бурхангүй юурал гэж ямар ашиг бол бидний сүнс ба зүрх сэтгэл бие махбодын юурлаас илүү сүнс ба зүрх сэтгэлийн юурал хэрэгтэй байгаа. Бас бид нар Бурханы ивэл нэгүүлснээр Есүсд итгэлээр эмтэй болсон төдийгүй зүвт хүн болсон. Тийм учраас бид зүвт байдлын төлөө өлсөж цаг. Зүвт байдлын төлөө хавчдаг. Эцэг Есүсийн төлөө жовон шанаж хавчлаг авдаг. Энэ нь бид зүвт байдал амьдарч байгаагийн баталгаа гэрчлэл гэж хэлж байна. Үнэхээр бид нар Христод зүвт байдлын төлөө амьдарч байгаа. Ингэж Есүсийн сургаасан 8 юурал бол дэлхийн хүмүүс боддог юуралаас илүү үнцэнтэй агуу гайхамшиг юурал байна гэдгийг Есүс бидэнд сургаж өгсөн байна. Өнөөдөр бид нар Бурханы тэнгэрийн хаанчлал ард түмний амьдралын тухай 2 дугаар том сэдвийг Бурханы үгийг сонсох бол. Өнөөдөр Матай 5-ын 13-өөс 16 дугаар ишлэл хамт уншина. Та нар газрын давс хэрэг давс амтаа альтбал хэрхэн бочиж давслаг болох вэ? Энэ нь гадагшаа хаягдаж хүмүүсийн хөл дор хишгэгдэхээс өөр юунд ч хэрэг болохгүй. Та нар ертөнцийн гэрэл мөн уулан дээр хот нуугдж үл чадна. Хинч
dennu asagat sabuni doğru taktıkгүй харин dennuний суурин дээр тагдаг. Тэр нь гэрд байгаа бүгдэд гэрлээ тусгадаг билээ. Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад тэнгэр дэх эцгийг чинь алдаршуулах тулд та нар гэрэл тэдний өмнө тиймхүү гэрэлдэг. 아멘. өнөөдрийн сургаалын сэдэвман Бурханы тэнгэр харамсал ард түмэн дэлхийн давс ба гэрэл болж амьдрах ёстой гэдэг сэдэв байна. Бурханы тэнгэр харамсал ард түмэн газар дэлхий ертөнцид хэрхэн амьдрах ёстой бэ? Ямар үүрэг хариуцлагатай амьдрах ёстой талаар Есүс гэрэл ба давсаар 주일ж сургасан байна. 자, 10 та нар газрын давс 14 та нар ертөнцийн гэрэл гэсэн. Энэ та нар гэж юм бэ? Бурханы ивэл нэгүүлслэр Есүс Христэд итгэлээр ариун сүнсний тусламжтайгаар аврагдсан Есүс итгэдэг түүнийг дагдаг бид нарыг ирж байгаа. Та нар газрын давс 14 та нар ертөнцийн гэрэл. 자, 가짜의 ертөнц. дэлхийн ертөнц. Бурханаас эмэж Есүс Христэд итгэдэг бид нар 가짜의 дэлхийн ертөнцид хэрхэн амьдрах вэ? давс ба гэрэл식 амьдрах ёстой байна гэж Есүс сургасан байна. нэгдүгээр нь Бурханы тэнгэрийн хаанчлан ард түмэн дэлхийн давс болж амьдрах ёстой байгаа. 13 та нар газрын давс хэрэг давс амтаа айтбал хэрхэн буцаж давслаг болох вэ? Эрт дээр үеэс давс бол хүний амьдралд 자일식구의 хэрэгтэй хамгийн чухал зүйл байсан. Эрт дээр үе бол тийм ээ. Давс бол ерөн алт мөнгө театр үнцэнтэй байсан. Давс байхгүй бол бидний идэх бүх хоол хүнс юугаар давслаа болгохгүй. Давсгүй хоол хүнс гэж байхгүй шүү дээ. Тийм ээ? Тийм учраас давсын үүрэг гэж байна. давслаг болгох. амтаа уруулах. та нар хэрвээ давсгүй бол яаж амттай хоолоо идэж чадах вэ? Ер нь эрт дээр үе давс бол тийм ээ 3 зүйлд их хэрэгтэй байсан. нэгдүгээр нь давслах. хоол хүнсийг давсалж амттай болгох. хоол хүнсний нэг чухал хэрэгсэл байсан. хоёрдугаар давс бол муу дахаас
hamgaallach хэрэгсэл байсан. Хана цагаас барих ч юм уу алибаны мах янчлаад ив. Давсараа муутахаас хамгаалдаг байгаа. Тийм ээ. Гуравдугаар нь давс бол эмийн хэрэгсэл. Янз бүрийн овчин, жагуулун, эдгэрэх дэм, чухал хотис байгаа. Хэрвээ энэ дэлхийд давс байхгүй бол юугаар давслах вэ? Яаж муутахаас хамгаалах вэ? Яаж эм таряг бүтээх вэ? Давс бол хүний амьдралд зайлшгүй хэрэгтэй байна. Ялангуяа Левит 2:13-нд эдийн өргөл болгондоо давсаар амтал эдийн өргөлд чинь Бурханы гэрээний давс бүү тутдаг. Бүх өргөлөө та нар давтээ өргөвдөн гэсэн. Ялангуяа Бурхан Мосег дамжуулж өгсөн тахилын хувьд эдийн өргөл үр тарианы өргөлд заавал давсаар амталж давтээ өргөвдөн гэсэн. Энэ давс нь бас муутахаас хамгаалах, ариусгах тийм зориулалттай байсан. Марк 9:49-с тавьд ч гэсэн давс сайн боловч хэрэг амтаа айтбал хэргийн бужиж давслаг болох билээ. Та нар дотор давстай бай. Бивинтэйгээ эвтэй байдун гэж айлдаг. Давс бол сайн. Тийм ээ. Амтаа айтбал юугаар давслаг болох вэ? Та нар дотор давстай бай. Хүний харилцаанд ч гэсэн бид нар давс болж бусдын сул дорой байдлыг үүрэж өөрийгөө жолиос болгож бусдыг байгаагаараа хүлээж авах. Хэн нэгэн хүний сул дорой байдлыг үүрэх явдлыг ирж байгаа. Давс байхгүй бол юугаар амтлах вэ? Юугаар муутахс хамгаалах вэ? Бид нар ертөнцийн давс байгаа. ертөнцийн гэм нүгэл хороо мо боожраар улам дүүрж байгаа. Харин бид нар Бурханы хайраараа ариун амьдралаараа зөвхт амьдралаараа дэлхийг боожрлаас хамгаалж бүх дэлхийн ертөнц хайраар үйлчлэх ёстой. Бас давс бол тийм ээ. Алива нэгэн юмыг божрлах хамгаалах муутаас хамгаалах давслаг болохын тулд давс өөрөө үгүй болох ёстой. Давс бол тийм ээ. Өөрийгөө жолиос болгож амт олддог байгаа. Тимот та нар давс хийбэл уустал. Тийм ээ. Давс ууссан мо алива нэгэн хоолхонс ороод уусч
Oostje ukkuipat. Timochiras pitna delking tapsketti. 예수 그리스도 우리 웃고 있겠지. 빛이 아브라함 돌 때 우리 그 전려스 볼거지. 빛이 아브라함 시게 빛나는 직성 델히트 그리스도한테 우리 그 전려스 볼거지. 보스틱 하일랑 울치지. 델힘 호롬모 겜보처라스 함가을 낳긴 또 빛나 하나님 즉 아리용 엠드랄 나라 엠드 요스테바나 사이 마르크 유싱 타비트 직성 타너 도tum 답스테바이 비비인에게 앱테바이도 답스케티군요 비비인의 앱테바이도 우리고 전려스 볼거지 보스틱 훌리자와 보스트 우일치레가 인 야우달릭 히치바이가 단을 harçbol. 예수 그리스도 의로 인텔힌 답스 볼치 이래. 자갈마의 첩들록도 고리텔 어리고 웃고 있겠지. 어리고 졸려서 벌거지. 비트닉 아브라킨 톨 부훈이의 비튼 욱지 울치성 발나. 디모처럼 비트나르 직성 비트니 엠드르치 바이가 가짜를 델킹 부탁 파르트. 답스 볼치. 아리용 엠드랄라라 겜누글 호르모 보처스 함갈치 어리고 졸려서 볼지 보항니 하이라라 버섯 울치스 내래 빛나 암타 오를지 찾나 빛나볼 델킹 가짜를 열tum치 답스 페나 하린 인도 닉 초할주일리 안카루스 바가 헤리비 답스 암트 알트벌 가딱샤 하입디치 고무싱 헐도 기시기티히스 으르 유운드치 헤릭 벌하고 있겠어 웅킬 벌항니 탱길 항스 아르투무 델킹 답식 엠다 꾸이벌 델킹 홈스 비트니 도름지지 기시기치 야머지 헤릭 꾸이 하이흐 벌 어느 때로 벌항니 탱길 항스 아르투무 벌스 비트나바 초울가 델킹 게릴바 답스 볼지 아리용 7일 줍트 우닌 쇼트가 암틱 하롤지 예수스 아들 어리고 잘려서 벌고치 델히트 울칠리꾸요 델히 무스 비트니 토보이 비트니 도름치 벌항니 탱길 항지 아르투뭉치 초월강치 비트나르치 얄가꾸이 임보짜르 고무스 야마르치 히리꾸이 고무스겠지 비트니 도름치지 비트니 하이그 발라 얼토가는 비트나르볼 열퉁칭 게릴 바이나 열퉁칭 게릴 바이나 비트나르볼 가짜린 답스케티 음만 간층 이실 하린 타나라 열퉁칭 게릴 기티 음만 고르궁 이실을 비치트스베가 게릴 기치 이후에 게릴 개별팀에 아론드로운 녹듯이 울찼던 게릴 아스비치
길을 트고 있지만 노옥덕 ямар ч боломж байхгүй. Тийм учраас гэрэл асгаад савны доор тавьдаг хүн байхгүй. Харин дэндүний суурин тав. Яагаад бүгдээрээ гэрлээ тусгаж гэрэлтийн тулд гэрэлтэх. Тийм учраас гэрэл бол тийм ээ гэрэлтэх хэрэгтэй байна. Харанхуй дотор тийм ээ гэрэл асбал харанхуйн зайлуулагдаж гэрэлтэх бол гэрлийн үүрэг гэж вэ. Гэрэлтэх баг гэрэлтэх. Гэрлийн доор нуугдаж чадах зүйл байхгүй байна. Тэгвэл бид нар ертөнцийн гэрэл гэдэг нь ямар утга вэ? 15-нд хүмүүс та нарын сайн үйлсийг хараад сайн үйлс гэсэн. Тэгвэл юу нь гэрэл болох вэ? Та бидний сайн үйлс бол гэрэл байна. Тийм ээ? Бурханы Тэнгэрийн хаанч ардын бол бид нар сайн үйлсээрээ дэлхийн хүмүүсийн өмнө гэрэлтэх ёстой байгаа. Үүний тухай маш сайн ойлгох Эфес 5:8, 9-р ишлэл бид нар хамт үчи. Өөрөөр нь харанхуй байсан та нар өдөөгөө эзэн дотор гэрэл тул гэрлийн хүүхдүүд ёсоор яв гэсэн. Өөрөөр нь бид ямар байсан бэ? Харанхуй байсан. Энэ харанхуй гэж Бурхангүй гэм нүглийн дотор үхэлсэн ямар ч итгэн найдваргүй эмгүй хаашаа явагч мэдгүй амьдрал хүсэл зорилгогүй итгэн найдваргүй тийм харанхуй байсан. Харин одоо бид яаж гэрэл болсон бэ? Эзэн дотор гэрэл болсон. Эзэн дотор. Амен. Бид нар бол гэм нүгэл ба үхлийн харанхуй дотор байсан. Харин эзэн Есүс Христ энэ дэлхийн гэрэл болж ирээд бидэнд байсан бүх гэм нүгэл үхлийн харанхуйг зайлуулж Есүс Христ дотор гэрэл дотор оруулж өгсөн байна. Бид нар харанхуй байсан. Хав харанхуй байсан. Харин эзэн Есүс Христ бидэнд гэрлийг тусгаад гэрэл дотор оруулсан байна. Йохан 8-р бүлэгт Есүс бол дэлхийн гэрэл болж ирсэн тухай Есүс тодорхой тунхагласан байна. Бид нар одоо эзэн Есүс дотор гэрэл болсон учраас бид нар гэрлийн хүүхдүүд ёсоо явах хэрэгтэй. Одоо гэрэл болсон бол гэрэл дотор явах хэрэгтэй. Харин бид нар бол жинхэнэ гэрэл биш. Есүс Христ бол жинхэнэ мөнх эмийн гэрэл. Есүсийн гэрэл бидэнд тусаад бид нар Христ дотор гэрэл болсон. Христос гэрэл болсон бид нар Христийн гэрлийг гэрэлтэх ёстой байгаа. Тэгвэл Христ дотор эзэн дотор гэрэл болсон гэрлийн хүүхдүүд ямар үр жимс ургуулах вэ? Яаж амьдрах вэ? Эфес 5:9 бүх сайн зөвхт байдал үүнийнд гэрлийн үр жимс байна.
Kiril dottoro paega bol. Kirilin hukutut bolsung bol. Jabal Kirilin ur jims orgolach yaste. Kirilin ur jims гэдэг нь сайн жүвт байдал үнэн гэсэн. Тийм ээ. Тийм учраас бид нар дэлхийн гэрэл гэдэг нь ямар утгатай вэ? Иесус бол сайн үйлсийг хараад гэсэн. Жинхэнэ мөнгө эмийн гэрэл болсон Христийн гэрэл бидэнд тусаж бид Христ дотор гэрэл болсон бид нар сайн жүвт байдал үүнийг амьдралдаа хэрэгжүүлснээрээ бид нар эзний гэрлийг гэрэлтэж гэрлийн үр жимс огоолж байна гэсэн утгатай. Тийм учраас бид нар дэлхийн гэрэл болж эзэн Есүс Христос авсан сайн жүвт байдал үүнийг амьдралдаа хэрэгжүүлбэл бид нар гэрлийн үр жимс ургалж байна гэсэн утгатай. Амен. Ингэж бид нар дэлхийн хүмүүс сайн жүвт байдал үүнийг амьдралдаа хэрэгжүүлж амьдрал хүмүүс биднийг хараад 16-нд тэнгэр дэх эцгийг чинь алдаршуулгахын тулд гэсэн. Бид нар гэрлийн үүрэг хариуцлагыг сайн биелүүлбэл хэн алдаршуулахгүй? Эцэг бурханыг алдаршуулах бол. Тийм учраас одоо бид нар гэрэл болж амьдрал бурхан бид нар дамжуулж алдаршуулдаг. Харин бид нар дэлхийн гэрэл болж амьдрч чадахгүй бол бурханыг алдаршуулах боломжгүй гэсэн утгатай. Өнөөдөр дэлхийн хүмүүс бурханы тэнгэрийн хаанч ард түмэн бид нар хараад бурханыг алдаршуулах чи болон бурханыг буруутгах чи болон. Тийм ээ. Бид нар сайн жүвт байдал үүнийг гэрэлтүүлбэл хүмүүс биднийг хараад тэр хүн үнгээд өөрчлөгдсөн байна. Тэр хүн бурхан өөрчлөсөн. Чуулган яваад Есүсэд итгэд тэр хүн ийм сайхан хүн болж өөрчлөсөн. гэж тэд нар бурханыг алдаг шүү. Харин бид нар гэрэл болсон боловч сайн биш муу. Жүвт байдал бус байдал. Үүнэн бус хуудар хуурмагаар амьдрал биднээс болж бурханы нэр хайтар. Газар онож хүмүүс бурханы нэр хайтар. Хэсгэх болно. Тийм учраас та бид нар бол бурханы нэр хайтарыг тээж явдаг байгаа. Бид нар сайн байвал бурхан алдаршуулгадна. Бид нар сайн бус байвал бурхан турамжлагдах болно. Бурханы тэнгэрийн хаанчлалын ард түмэн болсон бид нар газар дэлхий ертөнцид хэрхэн амьдрах вэ? Тав шиг гэрэл шиг амьдрах ёстой. Үнэхээр
빛나는 emdralar 담겼지. 예수 Hristo ямар сайн, ямар агуу гэдгийг харуулж бидний зөвхт ариун амьдралаараа дэлхийн ертөнцийг бузрахаас хамгаалж өөрийгөө үгүйсгэж жолиос болснороо бусдад хайлан үйлчлэх үе Петр жинхэнэ дэлхийн давстай атыг амт оруулж дэлхийг бузрахаас хамгаалах болно. Бас бид нар бол дэлхийн гэрэл өмнө бид нар харангүй байсан. Одоо Христ дотор гэрэл болсон. Гэрэл гэж юу вэ? Сайн зөвхт байдал үүнийг бодит амьдрал хэрэгжүүлэхгүй бид нар Есүс Христийн гэрлийг хэрэгтэх болно. Бид нар ингэж Есүсийн гэрлийг хэрэгтэх үе хүмүүс биднийг хараад чарингаж эмит бурханыг алдаршуулж түүнд хүрэж тэд нар ч гэсэн аврагдаж мөнх эмийг авах. Бурханы тэнгэрийн хаанч ард түмэн болсон бид нар дэлхийн ертөнц бүх хүмүүсийн давс ба гэрэл бүлж амьдрах ёстой байна. Энэ бол Бурханы тэнгэр хаанч ард түмний бодит амьдрал үүрэг хариуцлага онц эрх мэдэл гэж хэлж болно. Бид нар дэлхийн гэрэл ба давс бүлж амьдаснаар бид нар дамжуулж Бурхан алдаршуулгадаж үе олон хүмүүс бид нар дамжуулж аврагдах болно. Та нар бол Бурханы тэнгэрийн хаанчны ард түмэн учраас дэлхийн ертөнцийн гэрэл ба давс байна.